За минь шүү манайхаа минь шүү. За ингээд энэ оюутлогын асуудлаар тийм биз дээ. Английн хатааны компани ирээд шонцоогоод энэ лоорчин компани эхнээсээ Монгол улсын энэ урагш төлсөн баяр цогт энэ чимдийн сайхан бэлэг элбүүдэртэн дэргүүтэнгүүтээ нийлж гад өгсөн хөөлжөд А4-ийн цаасаар гэрээлх маягаар заллий хийгээд лоорцсон асуудал байхгүй юм чинь. Ерөөс ямар ч нөхцөл тийм биз дээ. Ямар ч нөхцөл үеийн үед монголчууд ашгаа хүртэхгүй. Монголын ард түмэн оюутлагаас ашигтай ногд ашиг хийж хүртэж чадахгүй. Ард түмэн ашиг хүртэхэд улс нь ашгаа хүртэж чадахгүй байгаа асуудал. Тийм үү? Үнэхээр энэ Монгол улс шудраг гацж хаалгаа. Энэ одоо энэ засгийн газрууд нь шийдэж чадахгүй бол Монголын ард түмэн бид нар зайлуулмаар байгаа байхгүй энэ ирээд онтог. Үнэхээр даварцсан. Тэгэл Английн хатааны ирээд онтог гэдэг компани ашиг олж идэг. Хэдэн их 80-аар нь ашиг олж идэг. Хэдэн тэрбум доллараар сая доллараар нь ашиг олж идэг. Монголчууд ямар ч ашиг хүртдэг үү? Бүр дарамтчих юм шиг тэгээд баяр хөтөд ямар гарч байгаа юм тест. Английн тэтгэврийн өгчөөлийн мөнгийг тавьдгийг гинэ нэрээд онтоо. Нохон гөлөг нэрээ. Ямар ч үрдэн байхгүй, ямар ч ашиг байхгүй ингээд ийм гэрээлчээд ингээд манай улс Монгол улсын засгийн газрын төрийн тэргүүнүүд ингээд чимээгүй ингээд амаа хөмкөө дэлгөө өмөд байгаа асуудал чи өөрөө хэл хавхал авилгалт ашиг сонирхолтой байна гэсэн үг хардсан шүү дээ Монголын ард түмэн. Хардхаас өөр яах вэ? Араа дэндүү нь шүү дээ нэр ахын дүүсээ нэрээ. Өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн зөвхөн зээлийн хүү төлдөг монголчууд. Зээлийн хүү төлдөг. Юу тийм ашиг машиг, юу тийм юм ерөөсө огт үнэр танарч байхгүй. Зүгээр зээлийн хүү төлж байгаа. Гэсэн манай засгийн газрын шаардлагууд нь юу гэнэ үү? Зээлийн хүүгөө бууруулж өгөөч гэдэг. Хаантаа тушаалаа буулгаач гэдэг дээр хятад солонгос кинонд гардаг шиг юм болж штэ нэрээ. Улс их оронд минь ирчгээд дээр нь эзэн суучаад газар шороог маань ингэж хамаг баялагын маань өмг цөмг идээд усны ундрагын маань үгүй хийгээд тэгээ дээр нь Монгол улсыг өрөнд оруулаад энэ ямар гээчийн ловер ямар гээчийн ийм гэрээ гэж юм бэ? Энэ зүгээр гэрээгээр халахвчсан заллин баггүй юу? Заллин. Одоо Монгол улсын засгийн газрын тэргүүн юм болсын учрал ерөнхий сайдаа та Монгол нийт Солонгосын бүтээн байгуулалтыг хурдны зам гэдэг имийг та зогсоосоо. Ард иргэдийн эсэргүүцэл байна гэсэн тийм үү? Ард иргэдийн эсэргүүцэл тулгарч байна. Янз бүрийн тэцэн мэцэг хууль төлөв зөрчсөн байна уу үгүй юу шалгана гэд ингээд зогсоосоо. Одоо харин энэ 90 онтой гэдэг энэ галзуурсан Монгол улсын байгалийн баялаг газрын доор хэвлэлийн Монголын ард түмний өмч юм болно. Энэ өмчийг Монголын ард түмнээс булааж идэж байгаа. Тэгээд та ялангуяа өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн өрөнд ордог тийм гэрээ гэж ямар юмных нь үгсэн элдэнцгийн гэрээ байх юм. 10-аад жил Монгол улсын баялагийг ухлаа. Оюу толгой гэдэг нь Эрдэнэ төвлөрөөс 5 дахин илүү хэмжээний нөөцтэй дандаа алт зэсийн нөөцтэй байхгүй юу ойлгож байна уу? Асар их тэр их алт зэсээр өдөр Монгол улсын одоо энэ төрийн өндөр албан тушаалтангууд тухайн үеийн одоо энэ ерөнхий сайд Сангжийн баяр цогт чимдийн сайхан бэлэг Санжийн баяр эдгээр урагш төлзөнгүүдээс болж өнөөдөр Монгол улс асар их өрийн дарамт асар их одоо өрийн дарамт Монголын ард түмэн баялагаасаа хүртэж чадахгүй байгаа чинь үнэн шүү дээ. Тэгээ одоо баяр цогт гэдэг хүний амыг сонсохоор Монголын ард түмнийг үнэхээр их доромжилж байна. Оюутлогын гэрээ гэдэг бол асар мундаг гэрээ, сайн гэрээ. Монголчууд бол ямар ч өөр байхгүй гэж байгаа. Доромжилж байгаа. Монголчууд ямар ч өөр байхгүй ганцхан 90 онд оюутлого гэдэг компани л өртөө. Асар сайн гэрээлсэн гэж хуцаад байгаа. Тэгээд Америкийн улс Виржиниа хараад өөр хаан ч гэдэг том үдл сая доллараар нь үрдүүлэх худалдаад авчихсан. Наа хулгайччаа. Ийм хогийн шаарыг мэдсээр нь байж манай Монгол улсын засгийн газар яагаад хөдөлгөхгүй байгаа? Яагаад энэ улсуудыг ингэж даан байгаад байгаа? Ер нь тэгээд энэ Монгол улсын засгийн газар бол ер нь тэгээд одоо төрийн гурванд алхаа зохиол ёстой байхгүй юу? Энэ Монгол улсад ямар ч үр ашиггүй, ямар ч ашиг байхгүй, Монголын ард түмэн ашиг хүртдэг үү? 2037 онд монголчууд ашиг хүртээ гэдэг шаардлагатай өгөн хэлж байгаа. Оюутлогын нэг уулзалт гэрээсэн юм дээр
Яаж дарамжиж байгаа юм бэ нэрээ? Ирээдүйд 2037 онд өстө хонкис хэдэн зуун нөхөд үлдэнэ. Өөр юм үлдэхгүй наачаа. Бүх баялгыг хуух сороод аваад аль үжээ тэр Английн хатааны компани чинь аль үжээ доллар валют толгойд ингээд аваа явчих. Хэдэн их наядаар нь идэж байгаа. Энийн төлөө яагаад ард түмэн зогсож болдгүй? Одоо үүний төлөө тэмцмээр байна үнэхээр. Үүний төлөө Монголын ард түмэн бүгдээрээ нэгдсэн гарч ирээд жасад энэ оюутлага гэдэг компани үйл ажиллагааг дасан зогсоогоо заяа. Магадгүй маш олон Монгол улсын иргэд ажиллаж байж болно. Тэрийг үүсэхгүй. Гэхдээ энэ зээлийнхээ энэ хамтран ажиллаж гэрээ хийх юм боос тээ. Эхнээсээ зээлийн гэрээ гэж араа байхгүй төлөө. Улс орныг авч яагаад зээлийн гэрээгүүд энэ Сангжийн баяр зогт энэ гэмт хэрэгтэн энэ Санжийн баяр хэмтий сайхан бэлэг нарын бүх насаараа за хідэн үеэрээ идэж уугаад бархааргүй хэмжээний хэл хавхал авилгал авчирсан байгаа наад болж байна. Энэ бол тодорхой ойлгомжтой шүү дээ. Ийм элементарны юмн дээр өнөөдөр ингээд бид ингээд гацаад Монголын ард түмнийг үнэн дарамжлаад ингээд суугаад байж болчих ч юм уу үгүй ч юм уу. Үнэхээр араа дэндүү шүү дээ нэрээ. Тэгээд оюутлогоо 2.8-9 ашиг олж яана л гэдэг. Монгол улс ямар ч ашиггүй байл гэн 2027-28 онд 9 ашиг олноо л гэдэг. Оюутлогоо бишээ тэр юм надад Английн хатааны 90 онтог ирээд байна. Тэгээд оюутлогоо болохоор ашиг олох хүртэх болоогүй гэдэг. Оюутлогоо бол болоогүй. Оюутлогоо 2030 онд буюу 2037 онд монголчууд ашигаа хүртнэ гэж. Тийм дампуурсан гэрээг үзгэлцэн энэ удгаачуудын төлөө бол бид тэмцмээр байгаа байхгүй юу Монголын ард түмэн. Энэ оюутлогоо гэдэг юм хэрхэж авчиж болохгүй бид нар үнэхээр. Өдөрт 10-аас 15 тэрбум төгрөг асар хэмжээний мөнгөө. Тийм үү? 15 тэрбумаар бодоход сарда 450 тэрбум төгрөг. Нэг сард шүү. Ямар олон Монгол улсын иргэд хөлсөө туслуулж хамаг юмаа туслуулж ээж өнөөдөр тэр их татварын мөнгийг бүрдүүлж байгаа. Тэгээд ерөөсөө өрөндөө өгдөг. Хачин ийм замбрааго. Өнөөдөр Лусан намсан оюун гэдэг хүнийг аюулын харангатай юм шиг яриад байгаа тийм үү? Энэ оюун эрдэнэ данк оюун эрдэнэ хулгайч лөвөрчин гэж байгаа боловч оюун эрдэнэ гэдэг хүн чинь харин засгийн газрын ерөнхий сайд байх та Монгол улсад үндэсний баялагын сангийн хуулийг батлуулж чадсан юм аа. Ойлгож байна уу? Хэрвээ оюун эрдэнэ засгийн газрын энэ хууль нь батлагдаад ингээд хуулийн нь батлагдсан хуулийг хэрэгжиж яг ингээд яваад байх байсан бол Монгол улсын иргэд жилдээ 10 сая төгрөг энэ үндэсний баялагын сангаас хүртэх бүрэн боломж болцоотой байлаа. Энэ бүгдийг ерөөсөө оюутны засгийн газар хэн унгаас мэдж гин үү? Энэ 90 онтой буюу энэ заван энэ MCS гэх 3 хүчтэй компани олигархууд нийлээд унгаасан штэ. Үнэхээр унгаасан. Энийг бол хүн болгон мэдж байгаа штэ. Эцсийн эцэст өнөөдөр Монголын ард түмэн гэдэг ёстой нэрэ хэдэн зуугаараа хэдэн мянгаараа саяараа зогсоод өнөөдөр жагсахад энэ муу оюутлогоо гэдэг компаниг үйл ажиллагааг дарсан зогсоогоод заяа энэ 90 онтогийн үйл ажиллагаа дарсан зогсоогоод тэрийг идэж яваад лойрдод байгаа энэ гэрүүдийг хил болгоод тийм олон улсын шүүгүүд хандаад энэ 90 онтоогоос асар олон зуун сая долларын хөр нэхэмжлэх ёстой байхгүй юу? Энэ Монголын төр засаг нэг ёстой. Тэгээ Английн хатааных нь энэ 90 онтог гэдэг компани хэдэн их найдаа ашиг олоод байна. Английн тэтгэврийн өгчдүүд тэтгэврийн мөнгийг төлөөд өгдөг гэж байна. Манайхан байхгүй. Манайхан тэтгэврээ сая 500 болгоё гээд одоо 365 хоногт 7 хоног үлдлээгээд ахмадууд маань ингээд 5 сарын 9-нд бүх нийтээр улс орон даяараа тэмцэнэ л гэж байж байгаа. Үнэхээр өрөвдөлттэй байхгүй юу? 1 сая 500 мянга болох бүрэн боломж болцоо энэ Монгол улсын засгийн газар энэ Монгол улсын баялагт байгаа. Баялагын хамгийн гол нь зөв хуваарлт хийж чадах юм бол бид баялагаасаа хүртэх бүрэн боломжтой байхгүй юу? Баялагаасаа авч чадахгүй болохоор чинь баялагаасаа хүртэж чадахгүй учраас өнөөдөр монголчууд ийм аимшигтай ядуу амьдарч байгаа. Бид өнөөдөр Монгол улс 3.7 сая иргэнтэй мөртлөө өнөөдөр 1 кг мах ямар үнэтэй байдгийг мэдэх үү? Бүхний мах 36 мянга, хоньны мах 26 мянга. Бензин шатгууны үнийг аль үдэ пүүл нэмчихсэн. Пүүл нэмсэгээ дараа өгсөн эдэнцэж энэ ондоо багтаад түлшний үнийг барин 1 сан амжилт гарлаа марлаа гэж яриад байгаа, үлдгээд байгаа. Аль үдэ түлшин 4100 болчихсон. А2-ээр бензин чи хоттой 2590 болчихсон. Хөдөө оронд бүр 2720 болчихсон.
Үгүй энэ одоо ямар тороол нь орж одоо юм гоцаад байгаа юм те. Тэр бацаан ажлаа сайн хийсэн шүү нохон гөлөг минь гинэ. За ямар бацаан бэ? Нохон гөлөг минь харин энэ болдоотор ууган бэргээд нохон гөлөг минь ой. Сангжийн баярцууд гөлгийг хийж байгаа юм уу? Тэр нэг сайн ажилласан юм уу те? За чи бичээд сангжийн баярцууд Монгол улс юу хийгүүлсэн? Америкийн нэгдсэн улсын ард Виржиний алд дээр маш олон үнэтэй сая долларын үнэтэй хаус судалж авч тасарсан болохоос өөр юугаар бусдаараа хийгүүлсэн юм бэ? Тэрийг тайлбарчих юм уу мал минь ой? Тэрийг сайхан тайлбарчихаа мал минь заяа. Стандарт ингээд энэ сангжийн баяр зөвт болон энэ элбэг дээр сайхан бэлэн мэтийн булгаач нар яргаан трол аримуд нь бүр үхгээд энэ Монгол улсад трол арим гэдэг юм ялгцсан улс орн чи манайхан шүү дээ тролууд. Өнөөдөр иргэн гандамар 47 мянган дагчтай байж байгаа лайв хийхэд өнөө маргааш 48 хүрж байна. Лайв хийхэд өнөөдөр ингээд 100 хүний 200 хүний нүд орж чаддаггүй. Оруулдаггүй. Нөгөө олигарх энэ нохон гөлгөнүүдийн энэ трол аримуд чи хэдэн талаас нь репортод бодогдлоод ямар тандалтгүй болж байгаа. Одоо Монголын ард түмэнд ганцхан үлдсэн зам бол ерөөсөө энэ нэрэтэнтэй компаниг Монгол улсын нутаг дэвсгээс хөөж гаргахад хэрэгтэй. Энд бол Монголын ард түмэн бүгдээрээ хөгсөн залуу хүүгэж явах гэдэг цөмөрөө өнөдөр эвлэлтэн нэгдмээр байгаа байхгүй юу? Энэ аимшигтэй шүү дээ өнөдөр. Аимшигтэй. Өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг. Тэгээд тийм найдвартай сайн зээл хийсэн, маш сайн гэрээ хийсэн гэж яриад байгаа сангжийн баярцууд бол нэр баг буудаад алах гэж баг цаазын ялах гэж баг багтахааргүй хүн шүү дээ. Эцэстад хогийн улгаачд ард түмний дормтсон хогийн шаар. Уучлаарай болдоотор ууган баяраа. Яг үнийг хэлж штэ. Тэр мөө нор гэдгийг бацааныг хэлээд штэ. Үнэхээр яг үнэн байхгүй юу? Үнэхээр бүх юм сайхан болж байгаа дээр оюутны засгийн газрыг унгаачихсан. Улгаачаад. Энэ Монгол улсад энэ засаг төрийн доктортой байхаа болчихсон. Жилд 2 удаа засгийн газар огцож идэг гэж ямар юм байдгийг. Оюутны нэргээ за 4-5 жил байхлаа яаж энэ олон нөхдүүдийг ингээд ажлыг хийгээд яваад маш чамбай байсан байгаа байхгүй юу? Одоо Монголын ард түмэн бүгдээр нийлжээд оюутлогоо ордоо авъя талруудаас. Энэ гадны шар толгойтонгууд 10 хэдэн жил үнгүй зөөлгөлөө одоо болоо штэ. Тэгээд дээр нь монголчууд өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөө сууж байдаг. Ийм дампуурсан гэж болдго юм уу? Энэ бол дампуур штэ үнэхээр нэрээ. Ингэж оромжилсан өдөрт 10-аас 15 тэрбум төгрөг маш олон 100 мянган сая иргэний маань өдөр цэвэр хөдөлмөрсөн хөдөлмөрийн мөнгөөр өнөөдөр энэ хүүхэн төлөв байж байгаа штэ. Энэ тэгээ шудраг хариу явдлаа. Баярлалаа зөв. Яг үндэ ийм байхгүй да бид нар өнөөдөр өш Монголын ард түмэн бид нар өнөөдөр найр наадам яах вэ? Морь уралдан наадам зингээ уралдан яах вэ? Улс их орон чинь бүтэн байгаад улс орон чинь бүтэн сайхан байх юм бол өчнөө олон зуун жил бид нар наадам цагаан сарыг үзэн штэ. Одоо энэ 27 цаг өстөө Монголын ард түмэн бид нар оюутлогоо орж ирдэг жагсмаар байгаа юм да. Араад дэндүү нэрээ ийм ухаа лөвлийн заллингийн гэрээ ийдсэн өдөрт 10 тэрбум 10-аас 15 тэрбум төгрөгийн алдаатай гэрээ хийчихсэн ийм гэрээлж гисэн ийм гэрээг өнөөдөр ингээд тэр өдрийн 10-аас 15 тэрбумыг маш олон жилийн иргэд маш олон иргэд сая 100 мянган иргэд өнөөдөр хөдөлмөрлөө тэр мөнгөөр төлж байгаа штэ. Үнэхээр ийм бозрыг байж болох уу? Улс их орны маань газар нутгийг ухуу төнкөд хамаг алцсыг нь Эрдэнэсийн зөөгөөд байна, импортлоод байна, өөрснөө хэдэн их найдаа ашиг олоод байна. Монголчууд болохоор өрөнд ороод байгаад идэг. Энэ тэгээ тийм шудраг юм уу? Өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн өр гэж одоо юу гэсэн үг вэ? Энэ өр биш шүү. Энэ зүгээр тэр зээл их нь хүү гэж байгаа. Юу гийгүүлсэн гэж Монголын ард түмнээс өдөрт 10-аас 15 тэрбумны хүү нэхэд байгаа энэ оюутлогоо энэ шаардлага. Одоо гараа жагсах цаг болсон биш үү монголчуудаа? Энэ оюутлогоо энэ хүний уурхаа гэдэг энэ лөөвчнгод энэ ачсан юм өдөрт хэдэн 100 тонноор нь авчиад Монголын баялагийг зөөгөөд байна. Тэгээд Монгол улс өрөнд ороод байна.
Тэгээд бид дөрөнд ороод байна. Монгол улсын засгийн газар нь энэ өсвөр хатуу хариуцлага тооцох чадахгүй байгаа байхгүй. Хариу хатуу хариуцлага тооцох ёстой байхгүй юу? Нутгаачдыг. Үнэхээр ийм засал замбраагүй ийм аимшиг бодрын ийм гэрээ гэж ямар юм байдгийг бэ? Өдрөөс 10-аас 15 тэрбум төгрөгийн өнөөдөр монголчууд өрөнд ороод байна. Чинээр зүгээр л монголчуудын амьдралыг сэс тавраар нэргүүлж байгаа юм чинь ерөөсөө бидний Монгол улсын байгалийн баялаг эдэж ууж байгаа жигэн шал толгойтой хүчин оюутлогын гэрээ хийсэн үзгэлсэн энэ бозроот шүү дээ. Угаасаа энэ хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Одоо энэ төлөө эрдэнэ нэгдэж ахсмаар байна. Үнэхээр оюун эрдэнэ ерхий сайд байхдаа 2.3 тэрбум ам долларыг өрийг төвлөрч чадсан маш их юм хийсэн байхгүй ойлгож байна. Одоо энэ новчнуудад өнөөдөр Монголын ард түмэн өнөөдөр ямар өртөө юм бид нар. Бид өнөөдөр ямар өртөө юм удаач чадаад өдөрт 10-аас 15 тэрбумын өрөнд Монголын ард түмэн биднийг оруулаад засгийн газар өрөнд оруулсан оюу толгой танаа оюутлогоо ноог ташаа хүртэхгүй. 2030 за магадгүй 2037 онд оюутлогоо ноог ташаа авч хүртнэ гэд тэр хүртэл 90-д дангаараа идэж удаг ийм гэрээ гэж юу гэдгийг. Ийм гэрээ гэж шудраг гэрээ юм уу? Ямар гэрээ? Энэ лөөрийн гэрээ. За бүгдээрээ нэг ширч манайхаа. Нэг ширч манайхаа. Ийм боцрын гэрээ хийчихэд өнөөдөр улс их орны маань дампууруулчаад Монголын ард түмний байгалийн баялаг газрын дор хэвлийг маань харь шар толгойтонгууд өдөр шингүү зөөж ягаад Монголын ард түмэн бид нар хилээ хазаад ингээд дууг сууж чадахгүй. Утсан чинээ улаан амиа би өнөөдөр хайрлаад надад сонирхож ядаг. Бидний үр хүүхдүүд нь бидний үр хүүхдийн Монгол улсын эзэс байх ёстой. Тэгэхээр шар толгойтонгууд өнөөдөр хамаг баялагын минь хуус ороод өдөрт монголчуудын маань 10-аас 15 тэрбум төгрөгийн өрөнд оруулчаад ингээд байж идэг ийм заваа юм гэж юм байх юм уу? Энэ манайха байх юм уу? Энэ ямар гээжийг шудраг асных нь гэрээ хэлцээрээд юм. Ямар мондог гэрээ гэхээр ийм байдаг юм бэ биз та. Одоо энэ үхлээд гаж батг нь шаалтаа өгшин банд мэн гинэ. Энэ гүлэг орж ирд ян хаанхын хин гэдэг гүлэг юм даа биз та. Энэ ерөөсөө монголчуудыг ийм байгаа байхгүй юу? Энэ тролл дайрам гэдэг хамгийн аимшигтай. За тролл дайрам гэдэг чинь асар олон зуун тролл дайрамууд байгаа байхгүй юу? Бийгүү усаад байгаа байхгүй юу? Бийгүү хоосон хаягнууд. Одоо ингээд эхнээсээ орж ирнэ гөлгнүүд нь. Нэр шүү. Шаагаад байгаа юм байхгүй. Чиний хөр хүүхдсэн энэ Монгол улсын эзэд цаа энэ батг гэдэг энэ гөлөг биз та. Үнэхээр нэрээ оюу толгой орд гэдэг асар том эрдэнэ төвлөрөөс 5 дахин хэмжээний том нөөцтэй ийм том ордон миний Монгол улс тэр чигээрээ баян боцоор хэмжээний баялгаа өндөр зөв зөвхөн харийн шат толгойтонгууд давжаад энэ санжийн баяр цогт чимдийн сайхан бэлэг санжийн баяр этгээдүүд авч өгчихсөн. Сая доллараар нь гадаадад Америкийн Виржиниа арал дээр авч том хаавас байшин үл хөдлөх худалдаж аваад байж идэг. Бид өнөөдөр Монгол улстай өнөөдөр Нийс Улаанбаатар хотод бид төвжирэл алуулаад өрийн дарамтанд өрөнд алуулаад хоол хүнснийг нь хүс барааны өргөө хэрэглээ бүр тэнгэр тулчихсан иймэрхүү маягаар Монголын автаа бид амьдарч байна. Бид тэмцэж чадах юм бол бид өөрчилж чадна. Үнэхээр бид тэмцэж чадвал бид өөрчилж чадна. Бид өөрчилж чадах байхгүй юу? Монголын ард түмэн бид нэр өөрчилж чадна. За Батук гэдэг энэ гөлөг бол болог юу? Хон гөлөг бол ямар ч хэрэггүй гөлөг байна юм та. Энэ ерөөсөө яг ингээд иргэд орж ирэл яг үннийг яриад за иргэд бол маш их дэмжиж байгаа байхгүй юу? Зөв байна. Энэ хамгийн гол нь ганцхан юм хэлээ. Монгол улсын маань байгалийн баялаг газрын дор хэвлийг маань зогсоо зөвгөө 10 жил алдсан Эрдэнэсийн маань зөөчхөд Монгол улс өөрөө өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн өрөнд ордог ийм гэрээ гэж ямар балансийнхан гэрээ байдгийг. Ямар л нэрэ бэлгийн нүдээр харахаараа ямар л толгоонд дөнгөрцөн улгаач ийм гэрээ хийжэд маш мундаг гэрээ хийлээгээд санжийн баяр цагт мөн урагч ингээд олон юм уцаад байгаа. Одоо альсан намын дээр
Гинсек болно гинөө ерөнхий нарийн бичгийн дарга гинөө. Энэ Tesla-гийн компани үүсгэн байгуулагчийн цогцгол гэдэг удгааж байгаа арьс намыг авч хаяаж бас л мөнөөхөд элбэг дэржих хүн байлгүй бодвол ерөөсөө бүтэн нэртэй хүн гэж байхгүй бол дандаа хагаргаа тал нэртэй болсон. Дандаа хүн хүнээр авгалсан удгаачаад. Хулгайч нарыг дэмжиж хулгайч нарыг хөгжөөгөө дэвэл улс орн яаж хөгжиж дэвчих ямар дэмжих боломжгүй. Боломжгүй. Өнөөдөр ягаад иргэн гандам өнөөдөр баядын сан яриад байгаа. Нийтээрээ сайхан амьдрмаар шүү дээ. Уул нь монголчууд бид нар нийтээрээ маш сайхан аз жаргалтай амьдрмаар шүү дээ. Зөвхөн хэдхэн зөөгөн дооны олигархууд энэ ойлгон гэрэг үзүүлсэн хулгайчид тасартлаа баяжаад том намын гинсэг дарга болоод баг монгол орны би хөгжүүлнэ гэж яриад байдаг. Шаалтаа мо бадам амнаж хэлмээр би чам заяа. Чам шиг гөлөг бол энэ монгол улсыг бол өөдөн татнаж байхгүй. Чам шиг гөлөг бол заяа. Энэ Жэнко Батлаг гэдэг үнийг асар муу хүн гэж ярьдаг хүн чинь энэ Сангжийн баяр цогт, Чимдийн сайхан бэлэг, Санжийн баяргаа ярьдаг юм уу гэдэггүй бас хүнийг бас судлаа хэлмэдлүүд яах вэ? Судлаа яриад яах вэ? Ер нь энэ ажил намын хулгайчид тэр Жэнко Батлаг гэдэг хүнээс ухаан алтлаа хайж гаштай үнэхээр. Жэнко Батлаг гэдэг Монгол улсын иргэдж явахдаа Монгол улсын ахмадуудын тэтгэврийг нэг удаа голид тэгж өгсөн шүү дээ. Маш мундаг би түүгээр нь би багахтээ. Иргэдч юм тийм л байх хэвээр. Тийм л ноён нуруутай байх хэвээр. Тийм л ард түмний бэлэг тэмдэг байх хэвээр. Маш олон ахмадууд өөрөд тэтгэврээ тэглүүлсэн аз жаргалтай шинжил болсон. Энийг бол Монголын ард түмэн бид нар бүгдээр адар хэлэлцэхгүй мэдж байгаа. Жэнко Батлаг гэдэг хүн бол яг үнэн гэлгээд нэрээ ямар ч нөхцөл Сангжийн баяр цогт энэ Жимдийн сайхан байдаг юм уу сахал эрдэнэлэг юм уу элбэг дэрж марчаас болж өстой төө хэдэн зуун дахин илүү уус орж шүү үнэхээр жинхэнэ эх оронч заяа жинхэнэ эх оронч тэр хүний үгүйсгээд муудаад байгаа хогийн нохоонуудыг би хизэж үзэхгүй үнэхээр Жэнко Батлаг гэдэг ухаалтлаа хайдаг нохоон гүйлгүүл чинь ерөөсөө Монгол улсад асар муу хүн байна гэдээ хараад зүггээд байгаа бол тэр хүмүүс чинь хамгийн сайн хүн болж хувирж байгаа гэдгийг Монголын ард түмэн ойлгох ёстой. Магадгүй гандамар өнөөдөр ингээд 40 мянган дагагчтай байж болно. Удахгүй би хэдэн зуун мянган дагагчтай болно. Хүслийн мүзүүгээр татна. Би нэг болдог амьдралаа би Монгол улсын эх орныхоо төлөө, энэ байгалийн баялагын төлөө, ард түмнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хүн хүүхдэд дэмжиж дуусна чадж байгаа. Тэгээс надад ямар ч хоосон амлалт байхгүй. Би хийх хоосон амлалт ярих шаардлага байхгүй. Ягаад гэвэл би өөрийнхөө арыг дагах ёстой. Худлаа ярьж яах юм? Үнэн худлаа намын Отгонбаатар яасан? Тэтгэврийн өгшөө сая 500 болдог нэг өдөржингөө шоудад кино дараа болоод өнгөрсөн шүү дээ. Сүүлийн засгийн газар байгууллагч тэр одоо ямар шатантай яваа. Залуу гэр бүл гэрлийн баталгаа авч гарч ирээд улсаас 100 сая төгрөг авдаг болно гэд батлаг тэр хаана байгаа. Жигэн мосоо урагш дүрцэнгүү тийм муугай юм ярьдаг байхгүй үнэхээр. Би бод итгэхгүй байна тэр улсуудад үнэхээр. Итгэхгүй байна. Үнэхээр магадгүй надад ард түмний маа надад дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Зөвхөн тэрийн иргэд болон зөвхөн олныхын бид нар намайг дэмжиж хамтдаа бүгд явъя. Би ямар ч тийм улс төрийн карьер хөөхгүй. Ягаад гэвэл учир нь би 8-д өгсөн, тэмэлд өгсөн мэрэгчлээ. Үнэнгээл хэлнэ. Улс их орн удирдах авч чадахгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар би зөвхөн зөв зүйлийн төлөө дуу хоолой бооз та бүгдийгээ сэдвний чинь ир болон жад болж ивэл гэж байгаа. Өөр юм бол байхгүй надаа. Үнэхээр аимшигтай байхгүй юу үнэхээр. Оюурдын гэдэг нь ягаад ингэж дандаа энэ улс орны баячууд болон энэ олигархууд энэ улс орны томчууд ягаад дургу байнгут тэр хүн энэ улсуудын дургу хөрсөн ганцхан шалтгаан бол юу гэвэл ухаан удаг ордыг төрдөө авч ард түмэндээ байгалийн баялагын сандаа 51% өгөө гэдэг шаардлагыг тавьсны холбоотойгоос өнөөдөр оюурдны иргэн сайдын засгийн газар огтош оюурдын гэдэг үнийг асар муу хүн болгож өөрөөс нь ямар ч олдохгүй болохоор нь ерөөсө хаа намаагүй үр хүүхдээ 20 саяын цүг гэж явж гад өнгөрсөн. Одоо яаж юм тэгвэл? Одоо 110 сая долларын бодийн гэрээ юу болж байна? Тэгээд одоо бол хариу байхгүй. Оюу толгойн энэ ловрын гэрээг үзгэлсэн улсад өнөөдөр Монгол улсын баатар болсон Монгол улсын эрүүгийн дахимын 2 шүүгч заяа. Улсын дэшүүд гомдол гаргаад тэрийг Монгол улсын ерөнхий шүүгч ганцорг гэдэг ерөнхий шүүгч хүлээж авч жагаад яалтагаар шүүхийг хуралдаж жагаад энэ нэгийг прокурорлоо шилжүүлээд энэ нэрийг одоо ингээд зүгээр болсон юм шиг яваад байгаа шүү дээ энэ хүн. Энэ хүн тийм зүгээр хүн биш шүү дээ.
Үнэхээр ганцхан үн юм л хэллээ. Монгол улсын ерөнхий сайд Лосны Ансан оюун эрдэнэ гэдэг хүн бол асар хэрэгтэй хүн шүү. Энэ олон олигарх энэ хулгайч нарын өөдөөс бамбаа болоод зогсож байгаа. Үнэхээр бос нь хинэн ч өнөөдөр энийг хил болгож харж чадаагүй. Чадахчгүй. Угаасаа энэ янзаараа. Яавал сайхан амьдрах юм монголчуудаа. Бид өнөөдөр эвлэлтэн нэгдэж чаддаг, дуурч чаддаг, үзэл бодлоо илэрхийлдэг болдог. Босон тэр цаг мөчтөө бид сайхан амьдрах үд хаалга бидэнд нэгдэнэ. Яг энэ чигээр гулчгар байгаад өнөөдөр иргэн гант өмөр шиг үзэл бодлоо илэрхийлж байгаа хин нэг ингээд адгийн шаар болгож сошиалд ингэж ямар ч тандалтгүй болгож өнөөдөр 47 мянган дагагчтай шүү дээ. Хоосон биш. 47 Монгол улсын иргэн намайг үзэл бодлороо дагсан. Тэр өдөр итгэл үнэмшлийн машууд олонд хийж байгаа. Учир нь юу вэ? Энэ бүгдийн цаанд хэдэн 100 мянган амьгуу троллод байгаа хөө тролл арим ажиллаж байгаа. Жоохол үнэн зөв юм яриад байгаа хүнийг харлууж гутаан дараад доор нь янз янзын бичээ тэгэл репортлоо зэрэг репортлоо тэгэл тэр хаяг үгүй болон утаа болж замгарч байгаа. Гэтэ Монголын ард түмэн удахгүй сэрэх байх. Монголчууд сэрэх байх. Үний төлөө явах байх. Үзэл бодолтой үнэнч байх байх гэж эргөөнийгөө би харж байгаа. Тэгээд монголчуудад ойлгоход оюу толгойн энэ аимшигын бузрын гэрээг хийсэн энэ хулгайчуудыг хууль шүүхийн байгууллагаар ялын нөгөөд тийм үү? Даа ялангуяа энэ оюу толгойд эзэн суудсан байгаа. Бидний баялагийг өдөр шинэгүй хэдэн 100 мянган тонноор өнөөдөр алт зэсийн маань идэж явж байгаа энэ хулгайчуудыг Монгол улсын газар нутгаас хөөж явуулах хэрэгтэй. Олон улсын шүүх төхөх хэрэгтэй энэ логин гэрээг. Маш олон сая доод их 84-нд хэмжих хэрэгтэй Монгол улсын засгийн газар. Тэгж байж өнөөдөр бид амжилтанд хүрнэ. Тэрээс бидэнд амжилтанд хүрэх ямар ч боломж байхгүй. За ийм биш юм манайхаа.